манай Women project нь болохоор ерөөсөө зорилго нь эмэгтэйчүүдийг тал бүрийн мэдлэгээр ингээд хангах гад цувралаар зочдоо урьж оролцуулж байгаа. Тэгээд энийг маань бас ингээд ойлгоод эмэгтэйчүүдэд дээрээс ингээд зөвшөөрөөд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Намайг ууршин бас баярлалаа. Таны гэр бүлийн талаар, дараа нь үр хүүхдийн талаар, тэрний талаар дараа таны карьер, бизнесийн талаар ярилцъя гэж төлөвлөсөн байгаа. Нөгөө үзэгчид зарим хүмүүс мэдчихэж магадгүй, зарим нь мэдэхгүй байж магадгүй учраас таны гэр бүлийн хувийг танилцуулаад, дээрээс нь хоёр маань хэдэн жил хамт амьдарч байгаа тэрийг бас эхлээд ярилцъя гэж удаа. За манай нөхөр бит хоёр ер нь бол одоо 1984 онд юм да. 1984 гэхээр бүр амар эртний сонсогдож байгаа хта нарт тий. Тэгэхэд одоо би 17 настай Балгарт оюутан бол анх очиж исэн. Тэгээ манай нөхөр болохоор манай дээдлийн курсын ах. Тэгээд дээдлийн курсын ах нар нөгөө анх ирж байгаа оюутнуудаа хотоо үзүүлнэ тий ингээ бүх юмыг зааж өгдөг тийм юм таахгүй. Тэгээд дээдлийн курсынхан доотлохныгаа тосч аваад ингэдэг. Тэгээд тэгэж анх танилцчихсан. Тэгээд 20 настай ахта одоо жирэмсэн болоод тэгээд хүүгээ төрүүлсэн. Одоо манай хамгийн том хүүхэд одоо 37 настай. Тэг ингээд хоёр ачтай бит хоёр одоо бараг 40 жил ер нь амьдэрчин л та. Тэгээд бит хоёр чинь 87 онд хурмаа хийсэн байдгийн. Тэгээд 27 онд бол хурмаа маань одоо 40 жилээ болно гэсэн үг. Тэгээд манай нөхөр намайг анх танилцахад их тийм ер нь бол тамирчин тийм залуу байсан л та. Тий одоо бие биендээ таалагдах болсон. Тэгээ би одоо нөхөртэй ингээл хүртээ дурлж байгаа байхгүй тэр үед тий. Тэр гол шалтгаан нь юу гэхээр амар тийм спортлог байсан л байгаа байхгүй тий. Ер нь бол октод спортлог залуучуудад дуртай байдаг шүү дээ тий. Би бас өөрөө хүүхэд байхдаа ингээд хөнгөн атлетикээр явдаг, юугаар явдаг, тишүүрээр явдаг тийм байнгын уралдаан тэмцээнд орж байдаг бас юм хөдөлгөөнтэй. Тийм болохоор ингээд яг тийм нөгөө нэг спортод дуртай хүнд шууд татагдчих байгаа байхгүй. Тэгээд бид хоёр чи хамт оюутан болоод тэгэл хамт янгууд хамт бассейнд явж усан зэлдэг, хамт тишүүрийн талбай дээр очиж гуулгадаг гэх мэтлэр ингээд нөгөө сонирхлууд таарад яваад байгаа байхгүй. Тэгээд нэг байранд оюутны нэг байранд амьдардаг байсан. Тэгээд нөгөө дээд курсын ах маань биднийг дагуулаад кино мөн үзүүлэл ингээд явдаг. Тэгээд танилцаад бид хоёр анхныхаа хүүхдийг төрүүлээ тэнчэнэ. Тэгээд бид нар чинь тэнд 6 жил суралцаж төгсөж байгаа юм л да. Тэгэл ерөөсө 88 оноос ахуулаад ингээл арчлал гэл Балгаар улс ингээл Зүүн Европ тэр чигтээ ингээл оргиол те. Тэгэл нөгөө чөлөөтэй ингээд бизнес эрхлэх боломжууд гарч. Одоо бол бизнес эрхлэх гэж яриад байгаа шүү дээ. Бидний үед чинь 8 хийх гэж ярина тий. Тэгээд манай нөхөр бол ерөнхийдөө одоо маш сэргэлэн тийм 8-ачин. Тий. Тэгээд ийм 85 6 оноос ахуулаад ингээд бид нар чинь нэг оюутан нэг хідэн тарганы арьстай тэгэл ингээл нэг цахин гүрчиг нэг цахин бэлээ гээл тухайн жилдээ зараад хоол олгоод ичгээр юмтай хүн болгон л Монголоос очдог. Тэгээ нөгөө оюутнууд маань тэрийгэ зарж чадахгүй ялангуяа охтууд бол юмаа зарж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр бүх юмыг манай нөхөр зарж өгдөг байхгүй юу. Тий тэгээд ингээ өглөө хичээлдээ явахдаа том цүнхэнд ингээд нөгөө зарах гэж байгаа юмнуудаа хийгээд том цүнхтэй хичээлдээ явдаг. Тэгээ хотын төв рүү хичээл дээрээ очиод завсралгаанаар гараад тэр хаяхаа заахмах дэлгүр хошоогоор тойроод ингээд нөгөө юмнуудыг гяс зарчдаг. Тогтмол юм харилцагч нартай олчж байгаа байхгүй. Нөгөөдөл нь өө энэ гоё юм байна энийг авлаа чи дахиад ирвэл манай найз авъя гэсэн шүү мэсэн шүү гэдэг ингээд нэг баахан өсчм худалдагч найз авгаа нартай. Тэгэл нөгөөдөл нь ингээд цаашаа юу яагаад өөртөө ч цааш нэг 5 4 нэмээд зарчдаг гэсэн байж магадгүй. Тэгээд нөгөө хүмүүсийн юм зарж өгөө тэнчэнээсээ нэг комисшн авч байгаа юм л та. Одоо нэг 10% ч юм уу тий. Тэгэнгუთ нөгөөдөл нь бас юу яа нэмж мөнгө өгнө тий миний юмыг зарж өглөө гэд. Тэгээ бид нар ч өөрсдөө бас аягүй хэмтэй ирж наймалдсан. Тэгээд ер нь бол битгаар аягүй тийм баян оюутнууд байсан. Манайх одоо тэр дундаа л хамгийн баян айл гэдэг маань маш их одоо хоол ундтал гэсэн үг л дээ тий. Тэр нөгөө арчлал гарсан тухай би яагаад ярьж байна гэхээр хил нэгдэж эхэлж байгаа байхгүй. Бид нар одоо жишээлбэл ингээд Балгаар улсаас цаашаа гарч чадахгүй шүү дээ. Тэгэнгუთ арчлал гараад ирэнгуут бид нэр зүү Герман руу орох боломжтой болж байгаа юм. Унгар руу явах, Польш руу явах гэдэг. Тэгээ яг Болгарын хажууд Югослав гэж маш том улс байсан. Тэгээд тэр улсууд руу гарч бид нэр 8 хийдэг. Тэнцэнээсээ юм аваад одоо Югослав руу гараад гутал худалдаж аваад
Монголд авчир зарахч гэдэг юм уу тий. Тэгээд эсвэл Югославиас гутал аваад Польшид авчир зарахч гэдэг юм уу. Эсвэл Герман ороод Германаас ямар нэгэн аваад Болгарт авчир зарахч гэдэг юм уу. Тэр ихтгэл ингээд бүр манай нэг 20 төгрөгийг гадаадад ер нь бол банкнот солидог байсан байхгүй юу. Тэгээ Монголоос ингээд 20-ын дэвсгэрт авчираад тэгээд нэг пассворт дээр нэг 20 төгрөгийг бид нар банкнд солиод валют болгох боломжтой. Тэгэн гут ингээд бүх оюутнуудынхаа пассвортуудыг цуглуулж аваад одоо нэг 50-60 пассворттай тэгээд нөгөө 20-ын дэвсгэрүүд цуглуулж аваад тэгээд Герман руу яваад Германы банкнд Deutsche банкнд авчиж нөгөө тэгээ солиж байгаа байхгүй. Тэгэн гут тэр валютын зөрүүнээс амар их одоо exchange юм да. Тийм ээ. Тэгмэд амар их мөнгө ингээ ундаг. Тэгээ буцаагаад нөгөө пассвортын нөхөтэй бас нэг хэдэн дөрөвтэй ингээд өгчдөг гэх мэтлэнгээр тэг ингээд маш их ингээ яг тэр үед чинь ингээ 90 онд зүүн Герман, баруун Герман хоёр нэгдээд яг ингээл нөгөө Берлиний хан нурж унаал тий. Тэнд чинь маш том концерт болоод Берлиний хан нураал гэл. Тэгэл бид нар чи яг ингээл 8 ээж явж байгаа л тэр хан нурж байгаа тажид нь зогсчихл байгаа байхгүй. Тэгэл шууд ингээ баруун Герман руу орох бид нар ирхнээ гэдэг. Баруун улс гэдэг чинь ийм гоё улс байдаг юм уу гэл тий. Анх ингээл гайхаж ах жишээтэй. Тэгээ ингээ ерөөсөө ингээл энэ зүүн Европын орнуудаар бол ингээл тасралтгүй явж байдаг. Тэгээд бид нар чи нөгөө оюутнууд учраас ингээд үнэгүй яаж явах уу, яаж богоонд туулаачлах уу гээл тий. Тэгээд тэр бүхнийг мэднэ. Шатах үедээ шатаал, босох үедээ босоод ингээл явдаг юм байсан. Тийм сургамжтай түүх гэж үздэг учраас энэ түүх аягих ярьдаг л та. Хүнээс ч нуудгүй аягих ярьдаг. Би чинь сургуулаа төгсөн гутлаа 100 Монгол руу ингээд буцаад хүрээд ирж байгаа байхгүй. Малаач эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах томилтоо авсан байсан бэ. Тэгээд хүрээд ирсэн манай нөхөр сарын дараа ирнэ гэдгийгсэн. Тэгээ сарын дараа за чи ингээ хүүхдээ аваад явчих би гэр мөрөө нүглэгчээд тэгээд сарын дараа яваад очноо диплом авгаалчаад гэдгийгсэн байхгүй. Тэгээд нэг бүтэн жил алга болсон манай нөхөр. Харин тийм гэсэн би. Чи яг тэр үед чи ингээд хоорондоо энэ улс орнуудад ямар ч холбоо гаргадас гэж байхгүй. Имэйл гэж байхгүй. Ерөөсөө ингээд одоо чи Монголд ирсэн бол буцаж очиж Болгарт очиж тэр хүнтэйгээ холбогдно гэхээс биш хоорондоо ямар ч холбоог олчихж байгаа байхгүй. Уг нь бид нэр ингээд оюутан байхад бол төв шуудан дээр очиод Болгарын төв шуудан дээр захиалга өгөөд хүнээ болоод ингээд уцаар эсрэгтэй ярьдаг байсан л да. Гэтэл нөгөө зах зээлийн нийгэм гэж шилжээд бүх юм ингээд дампуурч байгаа байхгүй. Би ч нөхрөө хүлээгээд байдгүй 2 сар боллоо 3 сар боллоо байхгүй. Тэгээд ингээд тэр үед чинь Монгол руу 7 хоногт нэг удаа богоо ирнэ, 7 хоногт нэг удаа онгоц ирнэ. Тэгээ яг тэр ирэх өдрүүдэд нь онгоцны бодол дээр очиад нисгтэр очиад ирж байгаа хүмүүсийг ингээд хүлээгээд манай нөхөр ирж гинөө гэд байнга очиж хүлээдэг. Тэгж байгаа л нөгөө манай найз нар чинь бас ингээд Болгар малгаас ирж байгаа юм л та. Тэгээд манай нөхөр сураг чимээ байдгүй ингээд алга болцсон гэл тэгэхээр зэрэг өө нөхч зүгээр тэнд байж байгаа шүү гэлтийдэг байхгүй. Тэгээд би манай нэг найз ирээд чи бүр надад яг үннийг хэлчихдэх үү ингээд өөр ингээд хүүхэн мөгөндөө олцсон уу тий чи надад нэг үннийг хэлчих би бүр ингээд ямар сурагч юм байхгүй хэцүү байна гэд. Би чи 3 настай хүүхдэд дагалдаа ирсэн байж байгаа. Тэгсэн чинь танаа нөхөр чинь бас тийм манай ихнэр одоо яаж байгаа л нөхөрс гарцсан болов уу яасан бол яриа сууж байгаа шүү. Ямар ч холбоо сүлбүү байхгүй хоёр талдаа би тэгээ бодож сууж идэг. Тэгээд сураг сонсоод байхнаа ер нь л нэг тийм мөрөдөө тоглоом тоглосон байна гэдэг. Одоо ер нь бол мөрөдөө тоглоомны асуудал аяга хүндрээд байна тийм. Тэгээд тийм сураг чимээ гараад тэгээ би ч нөгөө ажил хийжсэн улсын ажил хийж байгаа. Тэгээд хойдон жил нь болоод 100 амралтаа аваад тэгээд бас нэг 5 төгрөгөө цуглуулж агаад хэдэн юу аваад нөгөө тэнцэний зарагддаг тарган шүүг тарганы арьс марс аваад тэгээд нөхрийгөө олж ирэхээр буцаж байгаа. Тэгээд ирсэн чинь манай нөхөр яг нөгөө намайг явуулчаад нууцаар тоглолтол байсан юм байна л да. Тэдний казино ордог оюутнууд нийлээд тэгээд за явуулчаад нэг 2-3 сар тоглолцоод очиндоо гэж бодож исэн юм шиг байна. Тэгээд яг 2-3 сар тоглоод бүр дампуураад тэгэн гутаа тэр хавийнхаа нөгөө оюутнууд найз нарынхаа мөнгө зээлж тоглож дампуураад тэгээ бүр ингээ ямар ч буцах боломжгүй өрөнд баригдаад буцах боломжгүй билетний ч мөнгөгүй болоод тэгээд тэнд ингээд нэг оюутныхаа өрөөнд ингээд одоо бараг гууж амьдэрдэг тийм байдалтай байж байгаа байхгүй юу. Тэгээд зун нь очиод би нөхрийгээ
За одоо хоёул ингээ гэр оронцгоо явъя да гэдэг. Тэгээ манай нөхөр дандаа гэж ярьдаг ш. Чи тэгэл нэг юугаа авчирсан юмаа зараад тэгсэн чинь би тэгж хэлсэн гэж байгаа байхгүй. За чи одоо энийг нэг тоглочих юм уу гэх. Тэгсэн чи гүг одоо зүгээр шууд явъя гэх. Тэгэл буцаж ирж исэн. Оюутан байхасаа л агих юм 8 хийдэг байсан учраас яг тэр үед ингээл нэг ганцхан 8 Монголд тий гараал урагшаа хятад руу явах ингээл боломж гараал. Тэгэн гут тэгээд шууд би нэг жил ажилласаа гараал. Манай нөхөр чинь очоод тэгээд Rasna Pix гэдэг компанид бас нэг заавал ажиллах хэвээр. Бид нар чинь ингээд улсын югаар явж байгаа шүү дээ зээлэр тий. Тэгээд тэр ажилдаа ороод нэг сар гаруй ажилласан. Тэгээд яг ингээд 8 гараал тэгэл хоёлаа ажилласаа гараал. Тэгэл Бээжин явал бараа авал шууд зүй Европ руу явж байгаа хгүй мэддэг газартаа очсон ингээд тий. Тэгээд тэнд бараг 4-5 жил ингээд хятад, Орос, Болгар, Югославийн дайм болоод тэр чинь нөгөө эд нөгөө улсууд хоорондоо салаад тэгэнгუთ нөгөө бүгд эмбаргод орсон ямар ч бараа таваар байхгүй. Бид нар яг тэрийг ашиглаж байгаа байхгүй юу. Тэгэл тэр хаваар агих 8 хийж анхныхаа хөрөнгийг босгоол. Тэгээд сүлдээ ингээд тэр үед чи манай Монс компани манай ах байгуулсан л та. Тэгээд Монс компани байгуулагдсан байсан. Бидний гадаад харилцааг нь аваад яг тэгээ нөгөө нэг зүүн Европын орнуудынхаа энийг Монгол улс руу импортлох ажил руу ороод тэгээд энэ бизнес дээрээ тогтоод ингээд цаашаа өргөжлүүлээ явсан. Тий. Тэгээ манай нөхөр бол ерөнхийдөө тийм юу. Би нөхрийнхөө тухай тийм гоё ном бичмээр санагдаад идэв. Яагаад тэгэхээр бүр номынхаа нэрийг би ингээд Joy гэдэг нэртэй ном бичнэ гэдээ бодоод байгаа байхгүй нэг нэр нь баясгалан. Тий. Тэгээд яагаад Joy гэж байгаа вэ гэхээр бүр үнэхэрийн адал явдалтай заяа манай амьдрал. Тэр кино гэдэг. Кино. Тэгээд нөгөө нэг 8 хийгээд ингээд нэг тийм 5 төгрөгийн амтанд орцсон хүн чинь шууд ингээд хичээл ном хайчдаг. Тэгээ манай нөхөр хичээлдээ бүр улаан ойл. Тэгээд нөгөө би болохоор зэрэг ингээд нөхрийнхөө хичээл номонд нь голчлон туслана. Яаж тусалдаг вэ гэхээр шалгалт би ч өөрөө онцгорноо бас. Тэгээ бараг би чинь нөгөө эдийн засгийн сургууль бараг хамт төгсөөд байгаа юм яа тий. Диплом хамаагүй минь бичээл, шипи бүх юм бичээл өгнө. Манай нөхөр бол тэгэл сахин байлээ цөмдөө хийгээл алга болж юм. Тэгэл очоо шууд багш нартаа шууд сахин байлээ өгчдөг гэж байгаа байхгүй юу. Тэгээд гот багш нь яаж байгаа юм. Монголоос манай ээж тэнд явуулсан юм аа гэх. Амар сэргэлэн хүн байт юм тийм. Амар сэргэлэн. Тэгээд нөгөө багш нар нь за яг бас нэг жоохон тэр үчин юм олддгүй шүү дээ. Тэгэнгүүт бас яг нэг жоохон шуналтай акшн нол тэ бэлэг нь авангацаа 3 тавьчихж байгаа. Таны үнэлдэг нөхрийн сайхан чанарууд гэх юм бол одоо манай нөхөр маш яриа. Одоо би ингээд жишээлбэл надад ингээд зарим үед ингээд улс төрийн талаар ч юм уу маш мэдээлэл юм зам хэрэгтэй байна л та. Тэгэнгუთ ингээд би чинь тэр болгон сошиал оруулаа юу болж ийн алтан намынхаа юу болж харснаа юм бол ямар нэгэн мэдээлэл ингээд авч чадахгүй байгаа даа шүү дээ тий. Тэгэнгуთ манай нөхөр бол ингээд мэдээ зэдэ бүгдийг үзэл ингээд тэгэл орой ирэл за өнөөдөр чинь тийм юм болсон гэж шүү нөгөө тэр сая тэгж хэллээ энэ юу яалаа малаа гэдэг ингээд бүгд мэдээллийг айл хэдийн шүүгээд ингээд надад ингээд за нэг юм юм болох гэж байгаа юм байна да. Ер нь нэг төр засгийн зүгээс нэг тийм арга хэмжээ авах гэж байгаа юм байна да ч гэх юм ингээд нэг тэр талын мэдээллийг бол манай өмөр ингээд яг сайхан ингээд бүгдийг ингээд уншаад үзээд нөгөө твиттерээр ингээд тасралтгүй харж мараад ингээд өгчдөг тий. Одоо барилга барих бол тэрийг хийн тий зам тавих бол тэрийгэ хийн ч гэх юм уу. Одоо манайх чинь нэг юм 4 га том хүлэмжийн аж ахуй эхэлж байгаа. Тэгээд тиймэрхүү ажлуудтай бол үнэхээр гар хүрэхгүй явна. Тэгэл одоо бид хоёр ч нэг тийм ажиллаа юм хуугаад хариуцлага ингээ хуугаад авцсан байгаад байгаа байхгүй юу. За энэ хэсгийг ингээд баси хийчихдэг юм дөө гэл тий. Одоо нэг тийм болоод шөөгшөө тэрийг тэр хэсгээ чи аргалаараа гэлдэг ч. Тэгээд тэр хэсгээ янтаа аргалаад явчихна. Ер нь одоо өнгөрсөн амьдралаа бодоход манай бид хоёрын амьдрал бол их л сайхан аж аргалтай өнгөрсөн байдаг. Тэгээд одоо бол бид хоёр нэг л юм ярьж байгаа байхгүй юу? Ер нь эрүүл байж арай урт удаан хамт амьдрах л чухал байна л гэж ярьж байгаа үе дээр л байна да. Sponsored by Vital Woman. Айлын гоо сайхныг тэнцвэржүүлэгч Araho Baby Японы номер 1 хүүхдийн бүтээгдэхүүн. Сүүлийн 5 жилдээ дунджаар салж байгаа нийт асуудын шалтгаануудаар нэг ангилсан байдгаас харсан чинь ер нь 10 буюу тэрнээс дээш жил ингээ 20 10 хэдэн жил гээд
хамт амьдарсан гэр бүлүүдийн цуцлалт нь бусад одоо жилүүдийн анх ч юм уу те 4-5 жил болсноос хамаагүй өндөр байсан. Өндөр их тоотой байсан салалт нь. Тэдний одоо жил болгон гэр бүлээ бүртгүүлж байгаа нийт хүний 4/1-тэй тэнцэх хүмүүс буцаад цуцлуулж идэм байлээ. Тэгээд тэрний одоо зовлох шалтгаан гэ байсан. Тэгсэн чи тэрийг харсан чинь хоорондоо зохицохгүй ойлголцохгүй байгаа. Тийм сэдвээр төлхөө юм салсан юм шалтгаан байсан. Тэгээ би хаа энийг тань асуух гээд байгаа нь. Та хоёр маань болохоор ингээд 40 жил хамт байсан. Тэгээ мэдээж одоо хэцүү хүнд үед байсан бах. Таны хувьд хамгийн хүнд хэцүү үе хизээ байсан. Одоо ингээ эргээд тэрийг харангуут ямар санагдчих тий. Тэрийг маад үзэж байгаа бид нар ч гэсэн ингээд хараад одоо хэцүү үе дээрээ байх юм бол эн чин дараа нэрээ бас ингэж бодож болох юм байна гэд. Залуу наснд тий одоо би чи 23 настайгаас байсан байх нь шүү дээ. Яг тэр хэцүү байсан тэр 1 жилийн хугацаа байхгүй одоо яг ингээд цэрэгт явуулаад алга болсон юм шиг ингээд бүтэн жил алга болчихж байгаа тий. Тэр үед чинь нөгөө хайр сэтгэл халуун нараа л байгаа уу яагаахгүй тий 3 настай хүүхэдтэй гэж тэр үеийг бодоход хэцүү байсан байх. Одоо тэгтээ мартагчаад байна л та. 20 юу лээ тэрнээс ч хойш 48 жил болчихлоо. 30 жил болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо эргээд бодоход тэр бол маш хэцүү үе байсан байх гэж бодож байна. За тэгээд бид нар чи ерөнхийдөө нэг юм Монгол улсын хөгжлийн нэг юм бужигнаан дунд амьдэрсэн хүмүүс учраас ерөөсөө тэгж нэг зав гэдэг юм байдаггүй л байж л дээ. Тий тэгэхээр нэг маш их завгүй байгаа нөхцөлд ер нь гэр бүл дотор нэг асуудал бараг гарахгүй дээ. Тий. За тэгээд нэг үзэл бодлын зөрүүн дээр болоод гарч ирдэг. Би бид хоёр ч ингээ хамтдаа 8 хийгээд компани босгоод ингээ явж байхад нэг л зорилготой яваадсан байгаа штэ. Гэжэтэл ингээ зорилго ингээ өөртөө салаа зантаа болж байгаа байхгүй юу. Жишээлбэл би улс төрч болж эхэлж байна. Тий. Би ч ингээ 38 настайдаа арчсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүн нэр сонгогдоод ингээ улс төрлөө орж эхэлж байгаа байхгүй. За тэр үед бол яг ингээ үзэл бодлын зөрүү гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл манай нөхөр эхнэрийгээ улс төрч явуулах сонирхолгүй. Тий. Тэгэн гут би бол өөрөө хүүхэд байхасаа ахвал нөгөө нэг байнга л дарга хийж яадаг хүүхдэд байдаг шүү дээ тий. Тийм ч ангийн дарга, тийм ч бүлгийн зөвлөлийн дарга, ийм ч юмны дарга гэдэг ингээ хүүхэд байхасаа л ерөөсөө ингээ нөгөө нэг одоо тайзны амьдралтай гэх юм уу да лидер амьдралтай байгаад байгаа байхгүй юу. Тэгэл оюутан байхдаа ч гэл тийм байсан. Бүр оюутны ингээ чагсаалт цуглаанд оролцдог. Одоо нэг улс төрийн боловсрол тэндээс эхэлж шít. Тэр үед чинь тасралтгүй зүй Европт оюутнуудын чагсаалт цуглаан болдог байлаа шít. Хятадд ч гэл нөгөө оюутнууд босоод танканд дайруулаад Солонгос ч гэл болоод оюутнууд нөгөө байшин дээрээс үсэрч мүсрээл. Тэгэл яг тэр зүй Европт чинь бүх хувьсгалыг арчилсан хувьсгалыг оюутнууд манлайлжсан. Тэгэл тэр дотор бид нэр ороод чагсаал ингээл яг улс төрийн анхны мэдрэмж тэндээс аваад ингээ явчихсан байхгүй. Тэгээд би ч нөгөө бизнес эрхлээ ингээ явж явах хугацаанд нөгөө улс төрийн итгэгч эргэж сэргээд тахгүй юу. За одоо би ер нь бизнес хийгээд ер нь асуудал гайг болчлаа. Одоо би яг нийгмийн юм баах хэрэгтэй гэдэг. Тэгээд улс төрч болох гээд эхэлж байгаа. Тэгэн гут манай нөхөр тэрэнд дургу. Чи улс төрлөө орж яахсан эрчүүдийн хийдэг ажил те. Одоо эрчүүдийн ертөнц рүү тийшээ ороод бас дээрэс нь ихнэрийгээ хардна үстэй те. Ингээл нэг 80 эрэгтэй хүн дотор нэг 5 л эмэгтэй байгаа шүү дээ улс төр гэдэг чинь. Тэгэл ингээл хардалт явагдсан чи эрчүүдийн юм руу орлоо. Тэгээд эрт наадах чинь заваан байлаар ийм тийм гээд ингээд. Тэгээд нөгөө манай нөхрийн найз нар ч байдаг морь дотны одоо эрчүүдийн яриа чи ихнэрийгээ улс төрт орлоод тахтай яадгийн ч гэх юм бол байн хатгаж идэг байх жишээ. Тэр үеэс ахуулаад бит хоёр бол ер нь тэр үед бол нилээн бараг салж хагацтай тултлал модалцсан да ер нь тэгээд тийм үе бол гардаг байхгүй юу. Бүтэн 2 жил бит хоёр бараг хэрэлцсэн ш. Ядж хаад би нэг улс төрийнхөө карьерийг Хөдөө аймгаас эхэлсэн, Сүхбаатар аймгаас эхэлсэн. Манай охин 1 настай хахад би шууд хаяад гэрээсээ гараад сар явж байгаа байхгүй. Хөдөө ингээд улс төрийн явахаар чи ингээд 10 эдэн сумаар тойроод эргээд ирэх хооронд бараг сар болдог. Нэг явахтаа л нэг 14 5 хоног 20 хоног заримдаа сараар явна. Тэгээд нөгөө нялх хүүхдээ хачаад алга болчихно. Тэгээд тэр үед бол үнэхээр их юм давж туулсан. Тэгээд сүүлд манай улс төрт орж ирж исэн эмэгтэйчүүд ингээд зөвлөгөө авах гал тэгтээ тэгэхээр за чи эхлээд нөхөртөөгөө ярьсан уу? Гэр бүлийн асуудлыг шийдсэн үү гэдэг байг тэгж асуудаг. Энэ хүртэл бол гэр бүл явж болтгүй юм байна гэж мэдэрчээсэн тийм зүйл нь байсан бол
Тэгэл одоо яг би чи ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө шийдвэр гаргаж байгаа шүү дээ. За би ерөөсөө ингээд улс төр арчилсан хамт орлого улс төрч боллоо. Цаашдаа ингээд нэр дэвших юм уу ингээд ийм миний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг бол энэ байсан байна. Нийгмийн ажил хийх байсан байна. Би энэ зам руугаа явмаар байна л гэж байгаа. Тэгэхээр зэрэг ингээд нөгөө юу эхэлж байгаа юм. Хямрал эхэлж байгаа байхгүй юу. Тий. Манай нөхөр бол намайг улс төрт оруулахгүй гэж тэгж байгаа. Би орноо гэл зүтгэж байгаа юм тий. Тэрэн дээр нэг бол би улс төрөд орохоо болол татгалзах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр чи би өөрийгөө золиослох хэрэгтэй болж байгаа шүү дээ. Мөрөөдлөө хайнаа л гэсэн үг. Гэтэл миний өөрийн мөрөөдөл одоо нөхрөөсөө салсан ч хамаагүй л орох хэмжээнд хүртэл тийм хүчтэй байгаад байна шүү дээ. Тий. Тэгэн гут би чинь дайнлаа орж байгаа байхгүй нөхөртөө шууд тултаанд орж шүү дээ. Өөрийнхөө юуг авахын тулд мөрөөдлөө биелүүлэх замыг сонгохын тулд тэгээд сүлдээ бүр ингээд нэг хэсэгтээ бүр салах хэмжээндээ тулж байгаа юм. Тэгээд тэрэндээ тулангууд бит хоёр ямар шийдвэр гаргаж байна гэхээр манай нөхөр би ерөөсө Сингапурт 6 сар эхлэх курст явуулаа яваад гэсэн. Явцсан уу? Зүгээр хайчаа яваад гэсэн. Тэгээд тэр хооронд би яг нэг улс төрийн ажил руу нэлээд гүнзгий орж мараад өөрөөр хэлбэл ингээд нэг хэсэг тусгаарлаж байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэндээсээ буцаж ирэхэд нь би яг хурлын сонгуул руу орж байгаа үе таарал тэгэл ирээл миний сонгуульд шууд ингээл дэмжил орж байгаа юм чинь. Тэгээ мэдээж сэр хүн 6 сар манай хүүд ихэд Сингапур сурч ирсэн л та. Тэгээ хөрөө яваад өчөж байгаа байхгүй би ерөөсөө очиж тийм англи хэл сурангаа тийм байж байгаа тийм. Тэгээд ч бас тэнцэнэ байж хата нэлээд ботсон байлгүй дээ тий. Тэгээд буцаад гайг болсон да ер. Тий. Тэгэхээр зэрэг нөгөө чи юмаа золиослох уу, мөрөөдлөө хэрвээ би яг тэр үед ингээд зогсоол золиослсон бол би өнөөдөр одоо би ингээд 57 настай би өнөөдөр амар харамсалтай үргэлж өнгөрсөн амьдралдаа харамсч амьдрахаар байсан байгаа байхгүй. Тий. Би чи ингээд хүүхэд байхасаа л дандаа л ингээд нэг мэдхтэй зүтгэлтэй ингээл гүйж явдаг байсан. Тэгээд тодорхой хугацаанд би 10 хэдэн жил бизнес хийгээд тодорхой хэмжээнд компани босгоцсон. Одоо миний дараачийн карьер улс төрийн карьер байж тэгээд тэр мөрөөдлөө би хайж чадахгүй байгаа байхгүй. Хэрвээ тэрийг би тэр үед байлдчээж олж авч чадаагүй байсан бол би өнөөдөр би улс төрч болох байсан да гэл те улс төрт гарч ирээд ингээд амжилттай явж байгаа бус хүчүүд болгонд би атархалж л амьдрах байсан баг. Тэг яг зөрүүлээд таны нөхөр өөрөө бас тодорхой хэмжээнд золиослох шаардлага дээр ирээд тэр цэг дээр очиж сонголт хийх нөхцөл байдал дээр орж исэн үү? Эрэгтэй хүний хувьд нөхрийнх нь хувьд эхнэрийгээ улс төрт тавьж явуулж байгаа манай нөхрийн хувьд ч гэсэн бас золиослох л та. Тэ? Одоо ингээд эрэгтэй хүнд юу хэрэгтэй вэ гэхээр сайн хань хүүхдүүдийнх нь сайн ээж өдөр болгон гоё хоол хийж өгөөд хувцс нарын чи угаагаад чамайг хайрлаад гэртээ хүлээж явах эхнэр хэрэгтэй шүү. Одоо эрчүүдийн одоо туйлын хүслийг би тэр ахал гэж бодож байна. Тэрэн дээр манай нөхч золиос хийж байгаа байхгүй юу? Хизээч эхнэр нь 3 хүүхдээ алхтаа өсгөөгүй. Хизээч алигтай хоол те унд өдөр тутам чамд хоол унд чи хийж өгсөнгүү, хувцс нарын чи угааж өгсөнгүү ч гэдэг юм уу? Нэг эрэгтэй хүний дээдийн хүсэл мөрөөдлийг эхнэр чи биелүүлээгүй л байгаа байхгүй. Тэгтээ 40 жил хамт амьдсан тий. Тэр бол зайлаасан шүү дээ тий. Олон салбарт бид нар чи ажиллаж байна тий. Хамгийн сүүлд гэтэл манай нөхөр одоо хамгийн сүүлд өөрийнхөө том мөрөөдлийг биелүүлсэн бид нар одоо Монгол улсын хамгийн том хүлэмжийн аж ахуй байгууллагад байж байгаа. Өөрөө Голланд яваал тэр төслийг олж ирээл өөрөө яг ингээл хов хосон газар дээр барайл босгоол одоо ингээд Монгол улсыг хүнсийн ногоогоор хангах том ажлыг хийж штэ. Ер нь хятадын ногоог байхгүй болгоно л гэсэн том зорилго тавиал байж байгаа. Тэгэхээр хүсэл мөрөөдөл нь үргэлжсээр л яваа. Бид хоёрын залуу нас нөгөө ингээд мөнгөгүй үед мөнгө олох гэж аягүйх явдаг учраас ингээд одоо манай нөхөр чинь ингээд 20 настай гэж бодлоо 20 21 настай. Тэгэн гутлаа би чи ингээд хүүхэдтэй үлдчихэж байгаа. Тэгэн гут ингээд за би Герман яваад нэг 8 ачид ирээгээд богонцгоол явчин сар алга болчихно заяа. Яг хаанч явж байгаа бүү мэд. Заримдаа бүр ингээ 3 4 сараар алга болчихно. Одоо за би 7 он ч хүрээд ирнэгээ тэгэн гутлаа алга болчихдаг. Тэгээд одоо нэг тохиолдол гэдгсэн чинь Монголоос нэг баахан хүмүүс ирээд чи ингээд балгарын хил гаргаад өгөөч гэдэггүй юу. Гэсэн чи за тэгээ мэгээ тэгэн гутлаа ингээ шорт морттойгоо ингээд нөгөөтг чинь би
оройдо буцаад ирнэгээ яваад тэгсэн чи 3 сар алга болцсон заяа. Бүр ингээ шортоо гараад 3 сар алга болцсон. Тэгээд 3 сарын дараа ингээл нэг л өдөр гэртээ л ороод ирж байгаа байхгүй. Хүүе яа гэж алга болцсон гэдгсэн чинь нөгөөд чинь яваад нөгөөдөл чинь Болгарын хилээс цаашаа гараад дараачгаа хилдээ Өрмөний хил дээр бүх юма хураалгаад тэнч юу буугаад тэгэн гутлаа юм хүм дамжиж явсараад Унгарт ороод Унгараас салсан гэж байгаа байхгүй. Нөгөөдөл за одоо чиний эрэг дууссан. Одоо хэдүүлээ зам өрөө боццгоё гэд ингээд салцсан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөөд чинь бас нэг мотор чирээ явсан юм аа нэг том Honda мотор. Тэгсэн чинь нөгөөд чинь мотортойгоо үлдчихэд тэгээд за одоо яад юм бэлээ гэд байжсэн чинь нэг залуутай таарал нэг монгол залуу вокзал дээр 2 хоноход нэг монголтой таарлцсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чи монгол гэдгсэн чи тий ингэдсэн чинь тэр Братислав гэдэг одоо юуны Чехословакийн Братислав хот дээр буудсан. Тэгээд нэг монгол залуутай таарад тэгээд тэр монгол залуугийн гэрт очиод тэр нь оюутан заяа. Тэгээд тэрнийхээ зарцыг хийсэн гэж байгаа байхгүй. 3 сар тэр айлд зарцлагдаад ирсэн. Өөрөө яхаа зарцлагдсан л гэж ярьсан. Хамтдаа өөрөөр хэлбэл тэр чинь нөгөө нэг ор хоронгүй мөнгөгүй хүн чинь нөгөө өрөөнд нь амьдраад тэгээ хоолыг хийгээд хувцсыг угаагаад ингээ 3 сар суусан гэж байгаа. Тэгээ нөгөө оюутнууд чинь моторын зарж өгөөд бүгдээрээ ингээ мөнгө төгрөг цуглуулад билет авчиргээ за одоо чи яв гэд ингээ амар гоё гаргаж ирсэн 3 сарын дараа гэж. Тэгээд би чи 3 сар айлд зарцлагдчихж байгаа хэлээ шүү дээ. Тэгэхээр нөө ингээд ингээл байжгаад алга болчтیں۔ Тэгээд 8 ээжэл ирдیں۔ Ингээд нөгөө нэг ханаас ингээд тэгээд амьдрал сурцсан учраас ингээд хардалтч байдаг юм уу? Тийм байхгүй шүү дээ. А гэтэл одоо яаж юм гэхээр нэг за нэг шөнийн 2 цаг болвол одоо тохирынхаа араас уцтаа салахгүй шүү дээ. Чи тэгдүү. Тийм шүү дээ. Одоо ингээл бас бодвол бас ингээд чимээ сургаггүй болчих юм бол юу 3 цагийн дараа яасан бэ хайччихваа. Тий. Тэр чинь ингээд хүнд аяга дараатай аваад идэх. Тэ? Одоо эмэгтэй хүн болохоор ингэж л бодно л та. Яна нөгөөдөг чинь нэг хүнтэй зодтолтоод ч хэрэгт орсон ч байгаа юм билүү. Эсвэл одоо яадгийг нэг юм болцсон байх үү гэдэг. Шаал байхгүй юм санаа зовоод идэх байхгүй. Гэтэл тэр чинь 30 гарсан залуу чинь тэ баг ингээд дайнд яваад одоо бүх юм хийгээд те явж байгаа бүх юм мэдж байгаа л хүн шүү дээ. Гэтэл тэр хүний ингээд хувийн эрх чөлөөрөө дэндүү их алдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөө битгой чи ингээд бие биенийхээ хувийн эрх чөлөөнд халдахгүй амьдрал сурцсан хүмүүс байхгүй. Тийм ээ. Бүр анхнаасаа сурцсан. Би одоо ойлголоо. Би таны намнаас нэг юм өгүүлбэр надад ингээд үлдсэн байсан. Тэр нь болохоор болоогүй юм. Болохгүй тодорхойгүй тэр юмний төлөө санаа зових ямар ч хэрэг байхгүй гэсэн байсан. Одоо энэ яриатай шууд ингээ уйлдчихсэн шүү дээ. Одоо би ингээд нөгөө уулын санаар гулгадаг. Тэгээ өвөл олонгууд би шууд ганцаар ингээл гараа явчихдаг. Тэгээд Итали ч юм уу, Болгар ч юм уу, Казахстан ч юм уу, тий хаан ч хамаагүй. Би одоо өнгөрсөн өвөлгээд тэгэхэд Австри, Итали хоёроор ганцаар гулгаж явж байгаа л ирсэн. Тэгээд за би 7 хоног гулгахаар явлаа шүү гэж явцдаг. Тэгээд миний араас хин ч ярьдгүй. Бүр хин ч ярьдгүй. Тэр нь ингээ үзэгдэл болсон тий. Сургацсан байхгүй. Тэгээд нөгөө зарчим нь юу вэ гэхээр муу юм тохиолдвол угаасаа хамгийн түрүүнд сонсогддог. Сайн явж байгаа хүмүүс хүнд ямар ч чимээ сураг байдгүй л. Тэгээ одоо яадаг би винийгээ баг ингээ нохоо шиг сургацсан юм биш үү те. Тэгээд тэр чинь аяга амар байхгүй. Тэгээд нөгөө нэг гэр бүл гэдэг нь яг ингээд би чиний хүн болсоо чи миний хүн болчлаа гэсэн үг биш шүү дээ. Манай гэр бол пүрвийн баясгалан гэдэг хүн бол пүрвийн баясгалан. Одоо лувсангийн эрдэнэ чимэг бол лувсангийн эрдэнэ чимэг. Тэрнээс би баясгалангийн эрдэнэ чимэг биш байхгүй юу? Тий. Бид хоёр чинь тус тустай хүмүүс өөр өөрийн гэсэн өсөл мөрөөдөл өөр өөрийн гэсэн эрхчлөө байдаг учраас тэрийгээ яг ингээд зааглаад амьдраад сурчих юм бол тэгэхгүй ингээд миний эхнэр бол миний өмч хөрөнгө гэд эсвэл миний нөхөр учраас энэ үргэлж гэртээ хонжих ёстой ч гэдэг юм. Иймэрхүү юмнаас болж ингээд бие биендээ эрх чөлөө өгөхгүйгээс болж аяг хагарал үүсээд ялангуяа хардалт те ийм юмнаас болж аяг хагарал үүсдэг юм шиг санагддаг. Одоо жишээлбэл би залуу охтуудад хөдөлмөрч нөхөртэй болсон залуу охтуудад зүгээр л 50 явуулчаач чам таартай л бол эргээл ирнэ. Тэ өглөө ч ирж магадгүй, шөнө дундаж ирж магадгүй, 3 хоногийн дараа ч ирж магадгүй. А нэгэнт чи чамд хайргүй болсон бол чи тэрийг яаж ч хичээгээд тогтоож чадахгүй л байхгүй юу?
Тий. Тэгэхээр тэрэнд л хүлээцтэй хандаж сурах ёстой байх гэж боддог. Ой, стах баярлалаа. Sponsored by Global Travel Corporation шууд нислэгтэй хөтөлбөртэй аялал. Эрэгтэй хүмүүсийн карьер нь өндөр байгаад тахлаар тэр гэр бүл ингээд төвтөртэй байх нь гайг өнгө байгаад тах шиг байна. Зөв миний л анзаарснаар эмэгтэй хүний карьер нь нөхрөөсөө илүү болоод дээшлэх тусам тэр гэр бүлд ингээд асуудал улам үүсээд тэрнийг эмэгтэй хүн баланслах шаардлага юм уу бий болоод байгаа юм бол ямар сайндаа бүр тийм кино гарсан байл шүү дээ. Тэр нөгөө нэг энэ Netflix дээр эхнэр нь нөхөртөө яг ижлэгийн төвшөнд ажилладаг адилхан мэргэжилтэй байжгаад эхнэр нь дарга нь олцсон чи тэрнээс болоод ингээд тэр гэр бүл бүр ямар амар болж байна гэдгийг үзсэн. Тэгэл эндээс харахад та яг энийг юу гэж ярьдаг? Би өөрөө юм биологч хүн байхгүй юу? Биологи ухааны доктор хүн мэддгүүл болохоос тэр тусмаа генетикч. Тий. Би Болгарт юу Софиг сургуулийн биологи ангид төгссөн. Генетикч гэдэг чинь ген судлал тий удам судлал байхгүй юу? Тэгэхээр би бол юуг хардаг вэ гэхээр нөгөө одоо ингээ бурхан шашинд итгэн гэхээсээ илүү бид нар чинь материалын хүмүүс шүү дээ. Амтэн гэдэг чинь ерөөсөө амтны ертөнцид за хүн бас л нэг төрлийн амтэн тий. Амтны ертөнцид нөгөө эр хүүсийн давамгаалал гэж байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр угаасаа л нөгөө эволюцийн явцад эрэгтэй тэжих ёстой учраас булчинлаг дом байн тестостерон ихэр ялгаруулна гэдэг юмар явцсан байгалийн юм байхгүй юу. Зүгээр нийгэм бид нарыг одоо өөрчилчихэд дээ шүү дээ. Нийгэм л бид нарыг эрхтэгч байлгах шатанд авчиад байгаа тий. Хэрвээ ингээд 1000 жилийн өмнө байсан бол одоо яг эмэгтэйчүүд нь явж ан хийх үү? Үгүй л хэвгүй тий. Эрэгтэй л явж хийн үсттэй чи хүүхдээ хараад агуу дотор суух хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр амтналаг юм чи угаасаа байсаар л байгаа байхгүй. Тийм учраас эрэгтэй хүн бол хизээч амтныхаа хувьд ч тэртэй хизээч эмэгтэй өөрөөс нь өндөр байхыг хүлээн зөвшөөрч чадахгүй тийм байгалийн өгөгдөлтөө. Тэрийг бол одоо яадгийн үнэхээр одоо ингээд хажууд нь арай өндөр статустай эмэгтэй хүн хажууд нь ингээд эсвэл өөрийн тэжээгээд ч юм ингээд яваад байна гэх юм бол тэр бол үргэлжил дарамтанд депресстэй тий үргэлжил нөгөө бие дотор нь ялгарч байгаа гормоны хэмжээ хүртэл буурна шүү дээ тэр чинь тестостероных нь хэмжээ буурна стрессийн гормоных нь хэмжээ ихсэн ч байдаг юм ингээд биологийнхаа талаас хүртэл тэр юм чинь дарагдаад эхэлж байгаа байхгүй тий тэрнээсээ болоод архиун гутралаа тайлах хэрэгтэй болно ч гэх юм уу тэр энэ бол нийгмийн л үзэгдлүүд л дээ тий тэгэхээр тэгж явхад бол эрэгтэй хүнд бол үнэхээр хэцүү биологи талаас нь харах юм бол тий энтэй бол эсэргүүцээд ч юм уу одоо нэмэргүүл юм байлаа тий биологиороо тийм байх нэгэ тий тэгэхээр нөгөө тэр хүнтэйгээ хамт амьдрахын тулд за нэгэнт одоо ажил карьерийн хувьд тийм байдаг байж тэгвэл арай өөр юм дээр нь тэр эрэгтэй хүний давуу талыг үргэлж гаргаж өгчээвэл магадгүй нөгөөдөгч арай депресс багтаал амьдрах байх тий хүүхдийн талаар одоо нэг асуулт байгаа. Би нөгөө нэг ононгоос анзаарсан юм сайн чанарууд зөндөө байдаг. Та яг хүүхдээ өсгөхдөө миний яг энэ зүйл маань зөвцсөн байна. Энэ маань буруутсан байна гэж одоо харж байгаа зүйл нь юу байгаа бол. Тэгээд одоо бас ингээд дунд хөөн одоо найз нөхөрлөө явахад бол ингээд сайн чанарууд харагдаад байгаа учраас яг уу аль болохоор одоо олсон мөнгө болгоно л ихэнхийн одоо хүүхдтэйгээ боловсрлоо хийх хичээдэг л да. Яг ч юм манай аав ээж тэр манай нөхрийн аав ээж тэр дандаа л юм боловсрал гэдэг юм гэж хөтөж амьдарч ирсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу. За тэгээд нэг хүмүүжүүлэх гэж бол оролдохгүй шүү дээ. Гэрийн даалгавраа хийтийг инг гэж яг тэгэхээр бид нар чинь тийм зав байхгүй юу. Хүүхдтэйгээ зурлах зав байхгүй шүү дээ угаасаа. Тэгэхээр анханасаа одоо ядгийн зарим нь ингээл эмээ өвөөгөөр данжин дээрэс нь өөрсдийнх нь тэр нөгөө өөрсдийнх нь хүслийн нэг их дагдаг л да. Манай 3 хүүхэд бол гурлаа л 15 нас хүрэл гэрээсээ гараа явцсан ер нь. Том нь 15-та Америк руу нөгөө оюутныг юу exchange гээд Америк айлд амьдардаг тийм хөтөлбөрт хамрагдаад явдаг байхгүй. Тэгээд иржсэн манай одоо оноо 2 дахь хүү маань бас 15 настай өөрөө бүх тэр сургууль мургуулаа олоод Лондон яваад гисэн шүү дээ. Тэгээд Лондонд 3 жил high school сураад тэнцэнээсээ их сургуульд ороод бид нар ерөөсөө хүүхдүүдэд тийм мэрэгчлээ болж тийшээ явна гэдгийг ерөөсөө өөрсдөө л тэрийг хайж олоод манай охин
15 настай бас Сингапур exchange-д хамрагдал яваад гисэн. Тэгээд ер нь 15 настай л гэрээсээ гараа авчдаг жишээлбэл. Тэгээд нөгөө миний сайн тал гэвэл одоо хеликоптер мама гэж мэднэ үстэй тий. Ерөөсө хеликоптер биш байхгүй. Хичээлээ хийж гин үү, яаж гин угаасаа өөрөө ч баг байдаггүй. Учраас тий. Тэгэл нэг тийм тэгэл байж лээдэг тэр хэд. Тэгээд нэг тэгсгийгээл манай охин хүртэл тэгжсэн. Би чи бүр ингээд сурталгандаа муудаад тэг би бүр өөрөө өөртөө 5 дугаар ингээд чигэл би бүр өөрөө өөртөө ярьсан шүү дээ. Туулаа чи одоо яг улирлаа штэ яана. Би бүр тэгж өөртөө яриад за хичээж байгаа л нэг 50-тай тэг нэг оноо 50-аар л нэг төгсөөдгий гэд тэгээд дараачихаа ингээс ахуулаад айгу ухаан ороод сурлан сайжраа явсан гэж яриад байгаа байхгүй юу бүр өөрөөр нь тийм тохиолдод өнгөрсөн. Тий би яг ингээд яг улирлаа штэ л гэдсэн гэсэн тий. Ер нь бол шилжилтийн насанд бас айгүй проблем гардаг шүү. Тий. Одоо ингээл манай охин бол ингээ паник атак айгүй ордог тий гинт ингээл нэг юу болол паник атаканд орно. Тэгээ бүр шар хатанд хүртэл 10 хоног хэвтчихсэн жишээлбэл тий. Тэгэхээр нөгөө шилжилтийн насны хүмүүс ингээл гар мараа зүрсэн мэтлэнгээр тэгэл нөгөө нэг жин алдаал бүр ингээл 30хан хэлмэл болтлоо турж зээлгээл ингээд шилжилтийн насанд бол айгүй проблемд гарч ирдэг. Тэгээд би ч улс төрч байхдаа ингээл видео бичлэг цацагдаал ингээл сонгуул дунаал тэгэл манай хүүхдүүдэд нөгөө нэг архитектур секс гэл ингээл манай хүүхдүүдийг тэгж шоолдог тий. Их мэтлэнгээр ингээ нөгөө хүүхдүүл чинь бас л их депресстэй амьдралыг ээжийнхээ өмнөөс хүртэл туулж л байгаа байхгүй юу юм бол тий. Тэр болгонд өөрсдөд нь бол үргэлж эрхчлөл өгдөг. Яг л нөгөө нэг би чинь ловсонгийн эрдэнэ чимэг шүү дээ гэдэгтэй адилхан чи бол баясгалангийн туул шүү дээ. Тэ? Чи хувь хүн чиний амьдрал бол чиний л амьдрал. Тэрнээс эрдэнэ чимгийн амьдрал биш байхгүй юу? Гэт ингээд манай 3 хүүхд бол яг ингээд өөрийн гэсэн бие даасан байдлаар өөрсдөө шийдвэрээ гаргаад өөрсдөө ингээд тэрнээс эцэг ихаа төлөө ч юм уу хийх ёстой аав ээж тэгж хүсдэг учраас гэж тийм депрессэнд ерөөсөө оруулахгүйгээр л өссөн л гэж боддог шүү дээ. Тэгээ хүүхдүүд ерөнхийдөө ингээд одоо чи 16 настай хүүхдээ санаа зовж байгаа байхгүй юу? Тий. Чи зүгээр л хэрэгжүүлэг нь алга. Тэдний юу ч мэдэхгүй гэж ерөөсөө бодож болохгүй заа. Биднээс хамаагүй их мэддэг хүмүүс шүү дээ. Тий. Би бол хүүхдүүдээс илүү юу асуудаг. Мэдхгүй юм илүү асуудаг. Ялангуяа бүр өөрийнхөө мэдхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь эцэг эхчүүдийн айгүй том юу байгаад байгаа байхгүй. Чи юу ч мэдэхгүй ээжээч те технологийн талаар ч юм юу мэдхийн гар утсаа шалгахтай ажиллаж чадахгүй. Зарим нь телевизээч асууж чадахгүй те. Тэгэхээр зэрэг аль болохоор тэднэрээс л асуу. За одоо энэ технологи хөгжил одоо хаашаа явж байгаа гэх те. Одоо AI бид нар мэдэхгүй шүү дээ. За яг AI ч одоо яг яах гэж юм гэвэл бүтэн цагийн лекц чамд 50 тэднэр те. Тий одоо би ингээд манай ач охин 13 та бүх юмыг мэднэ те. Тэгэхээр би өөрийнхөө мэдхгүйг хүлээн зөвшөөрөөд охиноос асууж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөөдөл чи миний багш болж явж байгаа байхгүй. Миний багш болж хувирхаараад амар ад жаргалтай болдог заяа. Яа тэгвэл одоо би жишээлбэл эсрэгээрээ хөөхтийнхаа багш нь болоод сэтгэдэг хамаг юм ингээ зааж зааварлаа. Яг хеликоптер мамал гэсэн үг тийм. Тэгэх ёстой, ингээх ёстой гэдэр гээд өөр юм дотроо инээд нүрээ сууж байгаа ш. Мэдээж авахгүй гэсэн өөр. Ээж одоо наа юу ч мэддгөө гэж бодож ин да гэсэн. Тэгээ ирээдүйн амьдралын заах гэж өрөөсөө оролдох хэрэггүй. Хүүхд угаасаа өөрөө тийг шийдвэрээ барагч гаргасан ч байгаа байх. Тэгэл залуучуудтайгаа би их ярилцдаг л да. Хийж байгаа залуучуудыг тэгээд за чи мэрэгчлээ яаж сонгосон бэ гэхээр л манай ээж эмзүүч намайг амгаах хүчээр оруулсан. Манай аав эмч учраас, манай ээж эмзүүч учраас гэх юм уу. Дандаа ингээд өөрийнхөө мэрэгжлийг хүүхдтэй өвлүүлж өгдөг. Тэгээ тэрийг хүчээр хийлэгдэг. Хүүхдийн өсөл мөрөөдлийн эсрэг юм дандаа хийлгэж байдаг баг жишээтэй. Дээрээс нь өөрийнхөө залгуудаа хийж чадаагүй мөрөөдлөө хүүхдэрээ хийлгэх гэж хичээдэг баг жишээтэй тий. Гэтэл өнөөдөр бол 21 дэх зуунд хүүхдүүд чинь өөрөө өөрийнхөө эрх чөлөөг яаж авч авах вэ гэдэг тухай бодож байгаа шүү. Тэрийг л дэмжиж өгвөл. Тэгээ өөрийнхөө мэдхгүй гэдэг яад хүүхдэрээ ч өөрийнхөө багш болгоцсон. За тэгээ. Одоо бас ингээл яг манай үуч 12 дараа тэнгүүд мэрэгжил сонголт нэр одоо ингээл би бүр яг хеликоптер юм байна. Ер нь бүгдийг тэгээ хүүхдээ хадлаа санаа зовоод байдаг байхгүй. Тэрийгээ би хүүхдийн төлөө хийж байгаа. Чи өөрийнхөө хийж байгаа гэж бодоод идэг. Чи яг үндэ өөрийнхөө төлөө хийж байгаа шүү. Харин тийм.
би бас таны нэг онцлог юм бас харилцаа танаа гэр бүл байсан учраас бэрийн талаар асуумаар байгаа. За маш нээлттэй юм харилцаатай гэр бүл. Дээрээс нь ихэвчлэн бид нар чинь ингээд нэг юм имэйлттэй хадам ээж гэхлээр имэйлттэй эсвэл нөө бэр гэхээрээ ингээд хичээдэг ч юм уу нэг харилцаа нэг арай өөр байгаал бодсноос өөр байцдаг ч юм уу тийм тохиолдол гараад идэг. Тэгэхээр яг танаа гэр бүлийн хувьд таны хувьд бэртэйгээ харилцаагаа яаж ийм гоё нээлттэй чөлөөтэй байлгаж юм. Тий. Манай яг одоо ингээд салалт их болцсон байна л да. Тий. Гэхдээ салалт яг одоо их болчиход байгаа биш шүү. Одоо бидний үед балгаарт бид нар чинь ингээд бүгдээрээ л хоорондоо найзлаад хүүхд мөхт гаргаад суугаал те. Одоо бид нар чинь ингээд хориулаа очиход 10 олон гэр бүл тэр үедээ болцсон байсан. Тэгээд Монголд ирээд бүгд салсан. Одоо баг ингээд салаагүй 2 3 л гэр бүл байж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь нөгөө тэр тэнцэнэ хоёулах нь амжиж явахт их сайхан байжгаад буцаад ирэнгууд хадмуудын бид нар тийм байр орон байх ш. Бүгд нэг хадмын хаяанд очиж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод бүгд депрессороо бүгд салдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг салалт бол үргэлжил байсан. За тэрнтэй адилхан манай том хүү бас ингээд салсан. Нэг хүүхэдтэй ажигаад салж байгаа нь тэгээд тэр хоёроо л яхаад ингээд тааш тохирох ойлол залж чи салж штэ. Тэглээ гээд одоо яадгийг бид нэр тэрэнд нь их оролцоол тий дайсах наалах нь ер нь бол утгагүй штэ тий. Тэгэхээр одоо манай тэгээд дахиад их нэртэй болсон хүүхэд гарсан ингээд байжлаа. Тэгээд би бол ингээд хуучин бэр шинэ бэр хоёултаа л сайхан харилцаатай байдаг. Хуучин бэртэйгээ яг л хуучин анх бэр болж авч ижих ямар харилцаатай байсан тэр шигээл сайхан харилцаатай л байж идэг. Тэгээ бас ингээд одоо дахиад нөхөрт гарлаа хүүхэд төрүүллээ нөгөө хүүгээ маань хүүхэд төрлөө нөгөө хоёр хүүхэд нь одоо чацсан хоёр хүүхэд байжлаа ээлжлээ аль манахаар иржил байна тий нөгөө хуучин бэрийн маань шин нөхөртөө бид нэр сайн харилцаатай л байна тий. Тэгээд нөгөө одоо жишээлбэл танаа нэвтрүүлэг чинь позитив Mongolians. Би тэрийг сонсонгууд надад аягаа гой сонсогдож байгаа байхгүй юу. Одоо би чамд саяхыг бол маш позитив юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээд миний ширээн дээр ингээд протон шиг позитив гэдэг үг өгдөг байхгүй. Протон ч нэмэгдсэн гэхдээ хэзээ ч үргэлж нэмэгдсэн гэдэг байдаг байхгүй юу. Тэр харин тэгээ протон шиг позитив гэдэг одоо өөртөө би нэг ураад тавьсан ингээд ширээн дээр бичсэн протоны зураг гэдэг байхгүй юу. Тэгээд тэгэхээр нөгөө нэг аль болохоор амьдралыг позитив талаас нь л хар. Позитив байсныхаа хүчинд би хуучин бэртэйгээ гоё харилцаатай хичнээн сайхан ад жаргалтай байна тий. Тэгээд нөгөө ач охин маань ч гэсэн салцсан гэр бүл дотор байж байгаа ач охин маань ямар хүнд бас л нөгөө хүүхд насны травма гэж одоо яригдад байдаг. Би чи ач охиноо травмаагүй байлгамаар байна. Ингийн тул бүгд аягаа гоё позитив байгаад байл тэр хүүхд травма авахгүй байна гэсэн үг шүү дээ. Хин ямар ч травмаагүй гоё л амьдрах байхгүй бүгд. Хайж олж харгал гэвэл эерэг тал үргэлж байдаг учраас тэр талын төлхөө олж хараад өнгөлөд зүлгээд явбал амьдрал өөр аяга ажралтай байна л гэсэн. Би эцсийн point нь яг хамгийн гол зорилго нь хүүхэд сэтгэл санааны хувьд аюулгүйгээ мэдрээд хайрлаж байгаа мэдрээд өсөх тэр боломж нь ингээ бий болчихж шүү дээ. Бид нар чи эцсийн тэгэл байгалахаа жамаар хүүхдүүдийнхаа л төлөө шүү дээ. Тэ үр ач нарынхаа л төлөө. Миний бэрч гэсэн бас л нэг айлын л эрхэл охин бидтэй. Тэ тэрийг тэгж одоо янз бүрийн депресс оруулах хэрэггүй байхгүй юу? Стресс оруулах хэрэггүй шүү дээ. Хол юм шиг санагдаж байгаа боловч удахгүй бас ингээл би ч ингээл хадам ээж болно нэг өдөр. Манай үзэгчид ч гэсэн бас ингээл хадам ээж болно. Тэгэнгүүт яг ингээд нэг тийм сонирн мэдрэмж төрөх юм шиг надаа юун дээр санагдсан бэ? Манай хүү ингээд найз охинтой болсон чинь надад хамгийн түрүүнд мэдрэгдсэн хүү маань өмнө нь зөвхөн ээжигээ ингээ хайрлдаг. Ээжээ гэснээр ингээ анхаарал халамжийн тэр шууд ингээ багасаад би бол бараг хин ч биш юм шиг байна. Тэгээд найз охинтой болсон ингээл тэр өдрөөс хойш ингээ өөр хандлага гарч. Тэгэхэд би ингээл толгойдоо тён ингээл орж ирсэн байхгүй. Хөө хин өдөр ингээл том удахгүй ирэх юм байна. Нэг өдөр хүү маань хүнтэй суун. Тэгэхэд би ингээд тэр одоо хүүгээ олон хүний өгтийг хайрлах юм сэтгэл зүйн надад бэлэн байх хэрэгтэй юм байна. Харамлах нэг тийм мэдрэмжтэй хүү маань дээрээс нь ээжээсээ юу ч сонсоо намайг ингээд тоохоо болох юм шиг тийм мэдрэмж тэгэл амар сонь санагдчихсан. Тэгээ би яг тэр үед манай хадам ээжэд бас ийм мэдрэмж анх төрж исэн юм байна. Би эдвэж тэр мэдрэмжийг авч байгаагүй. Тийм. Тэгээ тэр үедээ болохоор ингээд хадам ээжигээ ингээд хүүг харамлаад байгаа юм шиг санагдаад байгаа ч юм санагдаад гайхаад идэг гэсэн. Тэгээс би яг өөр дээр ингээд нэг жижигхэн мэдрэмж төрхөлт ихсэн учраас би бас танд анх ямар мэдрэмж төрсөн бол
бас л яг тийм мэдрэмж төрсөн баха. Аха. Тий одоо ингээл би хүүгийнхаа хормон дээр ингээл яг ээж хүн чи яг ингээ хүүгийнхаа хормон дээр уйлдэн шүү дээ. Одоо би бол нэг тийм баг амьдралдаа уйлдгүй л хүн байхгүй. Тэгэхэд яг ингээл хүүгийнхаа хормон дээр л үнэхээр уйлдаг те. Тэг яагаад уйлж чинь гэхээр магадгүй дотор чинь чамд харамлах юм алдчихж байгаа сэтгэл төрөөд уйлсан байж магадгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг үргэлжил тэр чинь ингээд тэр мэдрэмж чинь байна. Хүн тэр мэдрэмжтэйг л тэмцэнэ. Чи тэр мэдрэмжтэйг л тэмцэнэ. Сайн хадам ээж байхын тулд нөгөө өөрийнхөө муу хадам ээж чиний дотор муу сайн хоёр хадам ээж байж л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө муугаа дарж сайныгаа ил гаргах тэр тэмцлийг өөрөө өөртөө бас хийсээр л байх болно шүү дээ. За бизнесийн хувьд, карьерийн хувьд аль нэг нь алдагдaltaгүй байлахаар ингээд зохицуулаад ингээд явж ирсний үр дүнд өнөөдөр ингээд таны хүн болгон Монсын Эрдэнэ чимэг гэж мэдэж байна. Бүх зүйлс дээр эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол илүү олон тал дээр ингээ анхаарлаа төвлөрүүлээд балансыг барьж явах зохицуулах менежийг шаардлага ялчгүй ингээл бий болчоод тэгвэл энэнийхээ балансыг барихын тулд жоохон ингээ заримдаа шантармаарч юм шиг охтууд маань яг ингээд нэг хүүхд төрүүлчихвэл хүүхдээ ядчил би чи 2 нас 3 нас хүртэл өөрөө л харж иж өөрөө л яана гэдэг чинь нэг салж чаддаггүй шүү дээ. Тийм. Ястаа нэг гэр бүлийнхээ амьдралаас салж чадахгүй байгаа учраас карьерч хийсэн явахгүй байгаа байхгүй. Жишээлбэл угаалгын машин авснаар угаалгын машин одоо бүтээснээр байдаг юм уу? Угаалгын машин гэр бүлдээ авснаар эмэгтэй хүний болвол тий карьер өсөлтөд асар их болсон гэж одоо бараг түүхэнд бичээстэй байхгүй юу? За памперс гарснаар дахиад тий гинжлэнгээр тэгэхээр чи нөгөө нэг аль болохоор өөрийнхөө карьер өөрийнхөө хүсэл мөрөөдлийг зарцуулах арга замыг технологиор эсвэл хүнээр юугаар шийдэх бүх арга замыг хайж олох хэрэгтэй. Одоо 3 хүүхд би чи 3 хүүхд төрүүлчлээ. Тэгсэн мөрчид дундуур нь би чи сургууль төгсчээд юу яасан? Докторантууд суралцаад докторийн зэрэгээ хамгаалсан байгаа. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн 5 жил сураад төгссөн байгаа 2 дахь мэргэжлээрээ гэдэг. Ингээд тасралтгүй ингээд араас нь суралцах юмыг бол тасралтгүй хийгээлсэн байхгүй юу. Тэгэхээр хүн чинь ингээд зохицуулаад иж болдог тий. Хэрвээ чи мундаг байхыг хүсэж байгаа бол тэрэндээ яаж хийж байгаа л бүхнийг ашиглал гэж би хэлмээр байна л да. Ашиглах юм зөндөө байна цаан чи. Сонголт зөндөө байна тий. Тий сонголт зөндөө байна тий. Гэхдээ эмэгтэй хүн болгон карьерист байх албагүй шүү дээ. Гой гэртээ суугаад хүүхдээ хараад нөхрөө хайрлаад суух сонирхолтой эмэгтэйчүүд байна. Бас гоё шүү дээ тий. Таны нөгөө номноос ч дээр ярьслахаас ч тэр ингээ үзэж яхад нэг ихсэн бол ингээ дуусах гад шууд дайрах юм байна гэж би ойлгосон. Одоо бодсон санснаа шууд хэлэхээр юм байна гэдэг ийм ойлголтуудыг авсан. Тийм учраас би яг төгсгөлд нь болохоор та манай үзэгчтэй бас надад би сайхан амьдарчээ. Би үнэхээр хангалттай сайхан амьдарсан гэж бодё гэж бодож байгаа бол энэ дээр анхаараарай эмэгтэй хүн. Нэгдүгээрт бол яг бид нар чи ингээд хар багасаа 17 настайгаас л гадар руугаа явсан хүмүүс шүү дээ. Оюутан ингээл тэгэл тэгэхээр зэрэг аль болохоор сайн аялж ихэм үзэх хэрэгтэй. Тэ? Яг ингээ Монгол дотроо ингээл харьцаглагдаал байгаад байж болохгүй. Гэхдээ тэгсэн чинь аялах мөнгө байхгүй шүү дээ гэдэг баг. Бүр үн төлбөргүй аялж болдог. Бид нар бол ер нь нүгэл аялдаг байсан. Тэ? Ингээ бидний үед чинь зүгээр ингээд машинд гараа өргөл улс дамжуул ингээ явцдаг байлаа шүү дээ бүр. Зүгээр өргөвч өрөл гарахад хүн аялж чадна тий. Тэгэхээр тийм зоригтой байх. Хүн юм үзэх тусмаа чиний тархич нэгдээд дэлхийн орчлон гэдэг чи юм байна штэ гэдэг. Тэгээд нэг шинийг санаачлан гэдэг чи яг үндэ шинийг санаачлал байгаа биш. Нэг үдсэн харсан юм аа copy paste хийхийг хэлж байгаа штэ. Тий. Одоо жишээ нь влог гэдэг чи хаанс та нар нэг юм үдэл copy paste штэ. Одоо миний амьдралдаа хийсэн бүх Монголд бид нар чи хамгийн анхны ингээл тэ нээлттэй эмийн самж гэдэг юм уу. За хамгийн анхны эмийн үйлдвэр барьлаа. Одоо хөдөлмжээр бүгдийг л гадаадаас copy paste шүү дээ. Тэгэхээр зэрэг тэхийн тулд чи хилтэй байх хэрэгтэй. Юм сайн үзэж хараад тийжээсээ гоё шин санаа олж аваад хэрэгжүүлэх чадвартай байх хэрэгтэй гэсэн. Дээрээс нь би ингээд одоо олон жил бизнес одоо ингээд манай 35 жилийнхаа хойдон жил гэж л да нас компани. Тэгээд энэ компани 80% нь эмэгтэйчүүд ажилтдаг.
Тэгээ энэ бүх явцад ингээд надтай хамт ингээд нойлоос нь ахуулаад ингээд энэ компаниг босгосон маш олон эмэгтэйчүүд байдаг те. Үргэлж тэднэрт нэг л юм дутдаг. Чи нэг дарга болоотгооч гэж би дандаа тэднийг гуйдаг. Яхан цаглаа. Үгүй. Би нэг улс төрлөө явуулаа чи миний гүйцэх захирлын ажлыг авчаач. Үгүй би чадахгүй. Тэгэл гаднаас нэг эрэгтэй хүн ирэл би алаад өгнө гэж хурж ирэл өндөр цалин аваад нөгөөдөг чинь нөгөө доотлолт нь ажилласан ирэл байгаад гэдэг байхгүй юу? Гэхдээ чи яагаад те чи наттай хамт энэ компаниг босголцсон шүү дээ. Тэгэхээр манай эмэгтэйчүүд үргэлж хойшоо суудаг. Тэрний урдуур нь ирчүүд үргэлж дайрч орж ирж байдаг байхгүй юу? Юу ч чадахгүй мөртөө би чаднаа л гэдэг эрэгтэй. Тийм. Тэгэхээр зэрэг чадж байгаа юмаа чадна гэд итгэлтэйгээр хилээд тэгээд тэр альбом тушаалыг ч юм уу хүсэж байгаа юм булаж сурах хэрэгтэй. Тийм учраас би энэ 33 настай гэдэг CEO гэдэг номыг бичсэн байхгүй. Яагаад гэхээр одоо CEO болно гэхээр нэг 35 та 38 та 40 та хүмүүс гэж бодоод ах шиг байгаа юм. Гэтэл одоо манай оноо 21 настай ирээд CEO болсон шүү дээ. Тэгэхэд одоо 25 настай бүр ингээд тэ дараачийнхаа карьерийг ботсон л явж байгаа байхгүй. Хизээч хүн залууддаг байхгүй. Яагаад гэхээр нөгөө мэдлэг боловсрал авах процесс ч айгүй хурцтай болсон. Тэгэхээр зэрэг зөрөгтэй байх хэрэгтэй. Хичээлдээ би өрөөл даа.